За энэ хэрэглэгдэхүүн маань одоо ингээд тоглох төвчнөр дарахаар энэ хүрд маань эргээд тэгээ аяа явна. Тэгээ буцаагаад дарахаар хүрд маань цусаад мөн аяа маань цусдаг. За тэгэхээр өнөөдрийн хичээл дээр энэ хэрэглэгдэхүүнийг хэрэг хийхийг сурах болно. За энэ хүрдээ хийхдээ за insert руу ороод за бид нэр энэ гараа багшлаад хийжүүл илүү амар гэдэг зурснаасаа shift ашиглаж зурснаасаа за pie тэгээ сонгоод хамгийн ихнийх нь юм олон дүрлээс хамгийн ихнийх нь сонгож нөсөх тэгээд окей. За энэ дээрээ өгдлөө ороо энийг за энэ голынх нь юм дээр дарж байгаа нийтдээ 10 ширхэг байх хэрэгтэй үед. За энэ 5-ыг өрчгөн 1 тэнцүү хэдвэ. За энийг доош нь ингээд 10 гэж иржээ. За энд болохоор одоо тойрогч 360 градус тийм ээ. Тэгэхээр 10 дугаар 336. Тэгээ энийг доош нь чирч. За энийг ингээд бэлдээ тавьчлаа. Дугуйгаа нийтдээ одоо 10 ширхэг байх хэрэгтэй. За одоо тэгээд энэ хэрэггүй үзлээ. За энэ дуудлынх нь устгах. За энийг формат руу орж аваад яг голлуулж. Центр босоо тэнхлэх хөвтэй тэнхлэх яагаад тавгүй голт нь. За одоо ингэчээд энэ дээрээ нөгөө хүрдүүдээ гаргаж ирнэ. Тэгэхээр энэ графикаа ингээд сонгочих. За график дээр ингээ хоёр тарга графикны гэж заавар дизайн гэдэг сонгогдоод эндээс энэ cook layout гэдэг дээрээс энэ 5 дахь layout гэдгийг сонгочих. За тэгэхээр график дээр минь нөгөө хүрдүүд минь гараад ирсэн. За энэнийхээ фондыг ихсүүлье. Жохон томруулчих. За 24 дээр тэгээ жохон өргөн. За өнгийн цааныг гэх юм бол үгүйсэлчин. За тэгээд энэ график дээр одоо энэ график буюу одоо энэ дугуйд дээр жоохон одоо юу хий сүдэр энтер хийх юм бол за энэ дунд нэг юм нарийнхан энэ зураас гараа энэ гурвалжнуудад цаглаа. Тэхийн тулд энэ pie explosion гэдэг тэр ингээд заагаад өчм хоорондох зай. За 2 байхад нэг юм болж байна. За тийм 2 гэхээр арай л их. За 1 гэж. За тэгээд одоо энэнийхээ өнгө энэ бас сольж болдог. За эндээсээ ямар өнгө сонгох уу? Одоо тус бүртэн өнгөийг сольж болно. За одоо зөвхөн энэ ганцхан эзэн хэрэг бүгдээрээ ягаан өнгөтэй болгоё гэх юм бол ингээл за энийг ингээд сонгоо саарл гэдгийг өнгөтэй болгоч тий. За ингээд тус бүртэн өнгөийг сольж болно. За дээр нь одоо бас нөгөө сүдрэлт эффект нэтер болгоод нэг нэмж өгч болдог. За тэгээ энэ зөвхөн ганцын сонгоцсон бол ганцынх нь хувьд л болохоор энэ эффектүүд хийгдээд байна гэсэн үг шүү дээ. За бүгднгийн одоо эффекттэй болгох юм бол энэ дээр зөвхөн энэ дугуйгаа сонгоно шүү. За одоо энэ араа гартлынх нь ингээд за эндээс сүдэр энтрийн тохируулж эндээс за 3 за ийм эффект сонгоч. Тэгээд энэ энтер хэмжээнүүдийн яал нөгөө дэрэгт шиг ингээд хүрчлээ авчихсан. За бүгдээрээ нэг иймэрхүү хат болно тийм ээ. За одоо энэ ширв дээр нь хар болгоч дөө. Хар болгоор цав зам болгоч. За тэгээд энийгээ бас нөгөө юу яаж болдог. Жохон ингээд доош нь ингээд зөөж болсон гэж болно. Гараа ингээд тус бүртэн ингээд. За одоо энэ голд нь нэг юу тавьчих юм дуу юм байгаа тийм ээ. За энэ голд нь байгаа дуугаа хий. За ингээ хийнэж хийхэд бол insert руу орж байгаа shift-ээс аваад shift-ийг дарах юм бол дуу болдог тийм ээ. За тэгээд эндээс юу вэ? Ингээд дүүргэлтийн өнгийг цаан болгоч. Хүрээ нь болохоор улаан хүрээтэй болгоч тийм. За ийм тавьж байна гэж. За тэгэл энийг энэ дээр тавьчих. За тэгмүүдээ энэ дээр текст төчээд өгч байна. Ингээд сонгоё идэ тэгэл нөгөө биш тэгшээ. За insert руу орж байгаа symbol дээр тоглоулах зогсоох товчийг нэмээд за энэ өнгө маань улаан өнгөтэй болгоч. Дүүргэлтийн өнгө цагаан болохоор харагдахгүй байгаа. За тэнгэл бичдөө. За энэ дээрээ тэгээд хэрэг текст бичих бол
За одоо тэгээд энэ график энэ хоёр эднэрийг ингээд сонгож аваад юу руу ороод юу хийх ингээд голлуулчих. За тэгэхгүй бол нөгөө яг энийг голлуулахгүй болохоор нөгөө ингээд хазгаа эргээд идэх. За одоо энэ дээрээ ахээд нөгөө зааж байгаа сумын хий. За энэ гурвалжнаа ингээд авчина. За мөн insert руу ороод дөрвөлжнээ авчина. Тэгээд энэ за энэ хоёроо ингээд select-лж байгаа л мөн формат руу орж байгаа. За улаан өнгөтэй болгочих. Улаан өнгөтэй тэгээд за энэ эффектийг сонгоч. За тэгээд групплчин контрол G дараад тэгээд энийг энэ дээр нь дараад ингээ хэрэгүүлчих. Тэгэл ингээл тавьчихна гэсэн. Одоо ингээд хэрэгтэй бүх элементүүдээ бэлтжлээ. Одоо нөгөө хөдөлгөөнөө хий. За хөдөлгөөнөө хийхийн тулд энийгээс за энийг ингээд сонгож аваад анимашн гэдэг рүү ороод за эндээс нараа spin гэдэг нь эргэх гэсэн үг. За эндээсээ энийг ингээд олон тавтуулцдаг. За ингээд ороод юм энэнийхээ нараа effect option руу оронгуудаа энэ дээр нь дараагийн клик дарах хүртэл тавтана гэдгийг сонгож өгнө. Энэ нараа until next click гэдгийг тарж өгнө. За хэр хурдан эргэх юм гэдгийг эндээс төвлөрж өгнө. За 2 байхад болно. За тэгээ энэ маань одоо ямар товчон дээр дарахаар ажиллах юм гэдгийг яс төвлөрж өгдөг. Тэгэхээр бидний хувьд бол тоглох товч байгаа тийм ээ. Chart маань за энэ тоглох гэдэг энэ товчон дээр дарахаар ажиллана. За арай жоохон хурдан баад юм тий. За хурдан ахиул хийх юм бол эргэлтийн хурдан ахиул хийх юм бол энэ дээр 2 секунд гэдгийг 1 секунд болгочих. За тэгэхээр ингээд хурдан байна. За одоо энэ чинь ингээд дарахаар ингээд зогсох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ахээд энэ дуудраа энэ дээрээ ахээд анимашн нэмээд өгч. За энийг сонгоч. За энэ дараа тогсны дараа энийг. За одоо энийг мөн тоглох товчон дээр ажиллана гэдгийг тохируулъя тийм ээ. Тоглох товчон дээр за одоо харъя. За одоо дарахаар зогсох хэрэгтэй. За ингээл зогсох энэ хөдөлгөөний хийж. За одоо энийг ая яваад байгаа тийм ээ. Тэр аяа оруулж ирээ. Insert компьютер руу ороод за энийг ингээд сонгоч. За энэ ая маань ороод ирлээ. За энэ болохоор мөн л одоо нөгөө тоглох товчон дээр аял тоглогдсон шүү гэдгийг бас тохируулаад өччих болдог. За тоглох товчон дээр тоглоно гэдгийг ингээд сонгосон байна тийм. За тэгээд окей. За ахээд одоо тэгээд нөгөө клик дарахаар зогсох хэрэгтэй шүү дээ ая маань. Тэгвэл энэ дээрээ мөн энэ аян дээрээ ахээд анимашн гэдэг энэ стоп гэдэг энийг юу оруулаад өгчдөг. За энэ стоп энэ доор нь зогсооч нь. За энэ болохоор мөн тоглох төвчөн дээр зогсох ёстой. Эсвэл эндээс ингэ шалгачихж болно гэсэн үг. Дараа тоглох төвчөн дээр. За тэгээд хинт ингээ харагдаад байна тий саунд энэ тавьчих. Тэгээ энийг мөн нуухтай яадаг лээ playback дөрөв ороод heating гэдгийг дараад. За ажиллуулъя. За энэ мэн болохоор автоматар дуурж явах хэрэгтэй шүү. Шууд энэ дээрээ аут хийсэн сонголттой байх хэрэгтэй. Тэгээд энэний дараа нөгөө ч өстчлээ тийм ээ. За одоо тэгвэл энийг ахээд нэгээ дараад ингэ чинь. За одоо зогсож байна. Мартсан биз дээ. Энэ хүрднүүдийн тоогдохыг. За тэгэхээр энэ дээрээ дарж агаад энэ select data гэдэг дээрээ дараад энэ 1 2 гэсэн байгаа нь удаа. За нэг жоохон доош болгоч. 3 энд нэг дутуу.
ингээд биччих. Ийш ингээд зүүчих. За энэ хэсэг дээр нь тэгээд багш нар маань энэ хариуг нь ингээд дугуй дотор тавиад арахаар энэ устдаг ч юм уу тиймэрхүү юм зохиомжлоод хэсгэжүүлнэ энэ хүрдээ. Яаж л бол яаж ашиглаж болчихсон. За бас нэг иймэрхүү байдлаар бас ингээд яг лайв хичээл хийж явахдаа ашиглууд их зүгээр юм билээ. За энэ дээр ингээд нөгөө нэг хүүхдүүдийнхаа зургийг оруулж ирээ. За смарт арт ашиглаад circle гэдэг энэ дуу гэдгийгсээ энийг ингээд сонгож. За тэгээ хідэн хүүхдүүд байгаа энэ дээр нэм чи ангийнхаа хүүхдүүдээр ингээд тойрог нэмээд энэ дээрээ хүүхдүүдийнхаа зургийг оруулж ирж байгаа одоо голд нь ядгийн нэг юм. За ингээд жоохон урт болгочих. За одоо ингэж. Тэгээ энд нь хүүхдүүдийнхаа зургийг оруулаад ирж болно шүү дээ. Хүүхдийн зураг нь. За энэ зургийг жишээ болгоод авчих. Хүүхдийн зургийг ингээд нэг нь бэлтжээл. Тэгээ ингээд оруулж ирээд тэгээд энийг хүрхий спин ингээд хөдөлгөөд ингүү. За хүүхдүүдээ одоо тэр хариулаарай, энэ хариулаарай гэдэг нэг баттгах хичээл дээр ингээд бас эргүүлээд ингээд ашиглавал хүрх юм санагдсан.